Хиний гомдлоор ямар хүнд одоо ямар хэмжээний хохирол учруулад зурчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн бэ? Ирэл бичлэг оруулсныхаа төлөө монголчуудыг соёлтой болооч гэж уриасныхаа төлөө 30 хоногийн ял авж байна. Зурчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэхдээ эрхийн хамгаалах шударга боломж олгосон уугүй юу? Өмгөөлөгчтэй байсан уу? Ямар байдлаар баримт нотлох баримтыг цуглуулсан юм? За тэгэхээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн одоо эрх чөлөө хязгаарласантай холбоотой асуудал бол хүний эрхийн үндэсний комиссийн анхаарлын төвд байдаг асуудал. Тийм учраас өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр буюу 1 сарын 10-ны өдөр одоо иргэн Баярбаатар үзэл бодлоо илэрхийлсэн энэтэй холбоотой зурчлийн шийтгэл оногдуулсан баривчилсан тухай мэдээлэл бол олон нийтийн сүлжээнд гарсан. Хүний эрхийн үндэсний комиссийн гомдол шийдвэрлэх гомдлын шалгалтын хэлцээс бол энэ асуудалд анхаарал хандуулж нөхцөл байдлыг бол энэ талаар ихний мэдээллүүдийг бол комиссийн гишүүдэд одоо хүргэсэн. За даваа гарагийн байдлаар буюу өчигдөр бол одоо баривчлагдсан иргэний гэр бүлийн хүн хүний эрхийн үндэсний комиссд албан ёсоор гомдол гаргасан. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс дээр бол гомдол мэдээллийг шалгах ажиллагаа бол одоо комиссийн гишүүний санаачлагаар мэдээллийн үндсэн дээр иргэнээс гаргасан гомдлын үндсэн дээр явагддаг. Тэгэхээр гомдол шийдвэрлэх ажиллагаа бол албан ёсоор эхэлсэн гэсэн үг. 13-ны даваа гарагийн үдээс хойш бол хүний эрхийн үндэсний комиссийн энэ асуудал дээр одоо шалгах ажиллагаа хариуцж байгаа ажилтан баривчлах байранд очиж иргэн Баярбаатартай уулзаж тайлбар авах мөн Баярбаатарын хувийн эрхтэй танилцах ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр баривчлах байран дээр авсан одоо дүгнэлтээс үзэхэд шүүхийн одоо шийдэх тогтоол бол албан ёсоор өчигдрийн байдлаар бол ирээгүй байсан. Тийм учраас шүүхийн шийдэх тогтоолыг бол шүүхээс гаргуулж авах. За мөн одоо энэ хэрэг дээр одоо ажилласан цагдаагийн албан хаагчаас тайлбар авч иж бол яг нөхцөл байдал юу болсон юм бэ гэдэг одоо хүний эрхийн зөрчлөө гэдэг ийм одоо дүгнэлтийг хүний эрхийн үндэсний комисс хийх боломжтой. Түрүүнд өөрөө асуулаа цагтаа хоригдсон гэсэн. За энэ дээр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг бол тусдаа. Иргэн Баярбаатарт бол зөрчлийн хуулийн дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан тухай асуудал, зөрчлийн баривчлах шийтгэл оногдуулсан тухай асуудал. Энэ бол одоо гэмт хэргийг үйлдээд цагтаа хорно гэдэг бол эрүүгийн гэмт хэргийг шалгах шийдвэрлэх хүрээнд болдог процесс. Хоёулаа өөр процесс. Хоёр өөр арга хэмжээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол Баярбаатарын тохиолдол дээр бол одоо зөрчлийн хуулийн 5-ын 2-ын 1-ийн 4 гэдэг олон нийтийн газар танхаарах гэсэн ийм одоо зөрчил үйлцэн гэж үзэж бол шийтгэл оногдуулсан талаараа шүүхийн мэдээ цахим хуудасд бол тухайн хэргийг шийдвэрлсэн шүүгч шийдвэрийнхаа хураангыг тавьсан байна лээ. За одоогийн байдлаар бол бидэнд яг одоо албан ёсоор өгсөн энэ мэдээлэл байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний түрүүнд би хэлсэн хүний эрхийн үндэсний комисс дээр одоо ирсэн үнэлж байгаа баримтыг бол бид яг одоо албан ёсны их сурвалжаас авсан ийм мэдээлэл байх ёстой гэж. Тэгэхээр шүүх шийдвэрээ явуулах бах. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бол бид одоо онцгойлон анхаарах хэрэгтэй. Анхаарал татсан хэд хэдэн асуудал байгаа. Хиний гомдлоор ямар хүнд одоо ямар хэмжээний хохирол учруулад ингээд энэ зурчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн бэ. Зурчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэхдээ одоо холбогдох зурчил үйлцэн этгээдэд одоо эрхийн хамгаалах шударга боломж олгосон уугүй юу? Өмгөөлөгчтэй байсан уу? Эрхийг нь танилцуулсан уу? Ямар байдлаар баримт нотлох баримтыг цуглуулсан гэдэг энэ одоо нөхцөл байдал анхаарал татж байгаа. За мэдээж нөгөө талдаа бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн удаа дараа анхааруулж байгаа асуудал зурчлийн баривчлах энэ шийтгэлтэй холбоотой давзаалтах боломж хангахгүй байгаа асуудал. Энэ процесс ажиллагааны явцад үүсэж байгаа маш одоо ноцтой гэж хэлж болох хүний эрхийн зөрчлөлтөө өөрөөр хэлэх юм бол зурчлийн баривчлах шийтгэлийг оногдуулдаг. Шууд одоо баривчлах байр руу аваад явдаг. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн шийдвэрийг шууд биелүүлдэг. Гэтэл энэ хооронд бол одоо Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан давзаалтах эрх хангахын боломж болцоо бол хуулийн дээрээ давзаалтна гэж байгаа. Гэхдээ шууд биелүүлж байгаа учраас өөрөөр хэлэх юм бол одоо шүүхийн шийдвэр албачаад 5 хоногийн дараа албачаад ирнэ гэтэл бол үндсэндээ 7 хоногийн баривчлах шийтгэлтэй хүн бол шийтгэлээ бүрэн эдлээд дуусж байгаа. Зөрчлийн баривчлах шийтгэлийг оногдуулахдаа давзаалтах эрхийг хангахгүй байгаа ийм одоо системийн гэдэг юм уу тогтолцооны шинжтэй зөрчил байгаа бол комисс одоо өнгөрсөн сүүлийн 3 жил анхааруулж ирлээ. Тэгэхээр энэ байдал ч гэсэн энэ удаа анзаарэгдэж байгаа. Ямар хүрээнд хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт хийх вэ? Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 22-ын 2-т комисс мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү иргэн захиргаа зөрчлийн хэрэг маргааныг авч хэлцэхгүй гэсэн хориглосон заалт байдаг. За энэ ямар учир агуулгатай юм бэ гэхээр бол
хүний эрхийн үндэсний комиссийн одоо заалтыг тайлбарлахдаа бид хэрэг маргааны үндсэн асуудлаар дүгнэлт гаргахгүй харин процесс ажиллагааны явцад зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гарсан үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөө ноцтой зөрчигдсөн тохиолдолд бол комиссийн дээр дүгнэлт гаргах бүр эрхтэй гэж тайлбарладаг. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Яг одоо ямар одоо нөхцөл байдал үүсээд ямар гэм хор учраад ямар хэмжээний шийтгэл оногдуулсан бэ? Энэ тохирсон уу гэдэг дээр бол энэ давзаалтах шатны шүүх хянж одоо шийдвэрийг эцэлэх тухай асуудал. За тэгэхээр бол өчигдөр баримтлах байран дээр хүний эрхийн үндэсний комиссийн ажилтныг ажиллахад бол давзаалтах гэдгээ одоо баримтлагдсан иргэн бол илэрхийлсэн байна лээ. За энэ дээр бол бас зарим нэг улс төрийн намуудын зүгээс ч гэсэн өмгөөлөгчөөр хангах зэрэг дэмжих арга хэмжээ авахыгаа бас илэрхийлсэн байна лээ. Энэ дээр гэхдээ бас нэг одоо анхаарал татсан асуудал байгаа. Зүгээр яг одоо үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн сүлжээнд, олон нийтийн сүлжээнд одоо бусдыг хараалын одоо ийм үг хэлж байгаа тохиолдлууд олон байдаг. Гэтэл яагаад зөвхөн энэ тохиолдол дээр одоо онцолж энэ шийдвэр гарсан бэ гэдэг дээр бол олон нийт шүмжлэлттэй хандаж эргэлзэж асуулга тавьж байна лээ. Тэгэхээр энэ бол яалтчгүй бас ардчилсан улсад яригдах ёстой нийгмийн диалог гэж бодож байна. Гэхдээ мэдээж ямар хүн гомдол гаргаад тэр гомд одоо ямар хор уршиг учирсан болоод ийм арга хэмжээ авч вэ гэдэг дээр бол шүүхцэн шийдвэрийг гаргана. Энэ одоо юуны зөрчлийн тухай хууль зааснаар бол 30 хоногийн баримтлах шийтгэл бол тухайн үйлдэлд хамгийн хүнд шийтгэл байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо ямар ч байсан зөрчлийн одоо хэргийн материалтай танилцаж эрх бүхий байгууллагууд тайлбараа хийсний дараа бол энэ дээр процесс талаас хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхт хамаарах асуудлаар хүний эрхийн зөрчил гарсан уу гэдэг дээр бол комисс эцсийн дүгнэлтийг ойрын хугацаанд танилцуулнаа. Хүний эрхийн үндэсний комиссоос одоо яг энэ кейс дээр одоо үнэхээр хүний эрхийн зөрчил байна гэсэн дүгнэлт гарвал процесс нь цаашаа яаж үргэлжлэх вэ? Тэгэхээр энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс хүний эрх зөрчлийн зөрчил гарсан байна гэсэн тохиолдол гэж үздсэн тохиолдолд комиссийн гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. Энэ нь бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар хэрвээ комисс эрх олгогдсон байх юм бол эрх бүхий албан тушаалтанд одоо сахилгын болоод бусад хариуцлага оногдуулах хүртэл асуудлыг тавих боломжтой. Одоо энэ үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг энэ асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ одоо иргэд үзэл бодлоо илэрхийлээ төв талбай дээр бол жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Энэ дээр ерөн хүний эрхийн үндэсний комисс нэгээр ажиллаж байна уу? Нөгөө талаар одоо тэн дээр хүний эрх зөрчигдөд байна гэдэг асуудал бас нийгмийн сүлжээнд бас олныг талцуулаад байна л да. Энэ дээр та тайлбар өгөөч. За тэгэхээр засгийн газрыг огцруулах тухай энэ жагсаал цуглааныг эрхчлөөний төлөх эрхчлөөний эвсэл намаас одоо зохион байгуулахынхаа нэлээдгүй хугацааны өмнө олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. За энэтэй холбоотой бас энэ одоо тавьж байгаа шаардлага эсэргүүцлийг дэмжиж байгаа талаар бол бас олон нийтийн дунд нэлээд одоо яриа хэлцээ өрнүүлсэн. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо хүний эрхийн үндэсний комиссийн анхаарлаа хандуулах ёстой. Олон нийтийг хамарсан ийм жагсаал цуглааны үйл ажиллагаа болох нь гарцаагүй байсан учраас энэ дээр бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ахалсан гишүүний баталсан өдөртөмжийн хүрээнд бол байнгын ажиглалт мониторинг хийх ийм одоо багийг байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол яхаа зүгээр ардчилсан улсад үзэл бодлоо илэрхийлнэ, тайван хурамжуулна гэдэг бол байх л ёстой үзэгдэл. Энэ дээр бол ингэж одоо юу гэдэг нь цочрдоо бол бүх байгууллагууд хамаг ажиллаа хаяад хяналт тавиад ингээд одоо байх тухай асуудал биш. Гэхдээ үнэхээр энэ дээр анхаарал татсан асуудал байвал чигсагчид болон хууль сахиулагчид төрийн захиргааны албан агчдын дунд бас одоо үл ойлголцол үүсэх ч гэдэг юм уу. Эсвэл зөвхөн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа, уриалж зохион байгуулж байгаа хүмүүсээс гадна үйл явцын өрнөл бол өөрөө бас одоо зохион байгуулсан хүн үр дагаврыг нь тааваршгүй хэмжээнд өрнөдөг л дээ. Яг бол олон нийтийн арга хэмжээ, янз янзын сонирхлын бүлгүүд одоо оролцож үзэл бодлоо илэрхийлдэг ч гэдэг юм уу, хамт цугладаг. За нэг тавьж байгаа шаардлагыг эсэргүүцэж шаардлага тавих тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дээр хүний эрхийн үндэсний комиссийн үүрэг юу юм бэ гэж наад юуны үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг хамгаалах, бас нийгмийн хэв журмыг одоо зохицуулах үүрэг нь бол цагдаагийн байгууллагын үүрэг. Тэгэхээр цагдаагийн байгууллага зохицсоор энд ажиллаж чадсан уу гэдэг дээр бол хүний эрхийн үндэсний комисс тогтолцооны хяналтыг тавьж ажилдаг. Тэгэхээр зүгээр шууд одоо хүний эрхийн үндэсний комисс иргэн болоод одоо иргэдийн хооронд гарч байгаа маргаанч гэдэг юм уу, иргэн төрийн албан агчтай холбоотой маргааныг шууд зохицуулах үүрэг бол хүлээхгүй. Гэхдээ энэ дээр хүний эрхийн зөрчил
гарсан уугүй юу гэдгийг дээр дүгнэлт хийхийн тулд баримтаа бүрдүүлэхийн тулд бол хүний эрхийн үндэсний комисс одоо юуны жагсаал цуглаа эхэлсэн цагаас эхлээд хяналтаа тавьж ажиллаж байгаа. Одоо ч хүний эрхийн үндэсний комиссийн ажлын хэсэг бол одоо талбай дээр хяналт тавьж ажиллаж байна. За энэ хүрээнд бол одоо зохион байгуулагчдаас бас мэдээлэл авах. Ялангуяа зарим нэг одоо эрхчлөөний эвсэл намын зарим нэг хүмүүсийн бие талцсан тухай, төрийн тусгай албаагчид бие талцсан тухай ийм одоо мэдээллийг бас олон нийтийн сүлжээгээр тухайн намаас цацсан байна лээ. Энэтэй холбоотой бас тайлбар авах. Эрхчлөөг нь хязгаарлаж байгаа төрийн албаагчийн зүгээс болоод бусад одоо 3 дахь чиглэлийн зүгээс халдах хязгаарлах ийм шинжтэй үйл ажиллагаа явуулж гинөө гэдэг дээр бол бас хяналт тавьсан байгаа. За энэ дээр зохион байгуулагчдын зүгээс хүний эрхийн үндэсний комиссд бол одоогоор бидэнд одоо комисстэй хамтрах мэдээлэл өгөх ийм шаардлага байхгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ энэ бол одоо зохион байгуулагчдын өсөл зэрэгээс үл хамаарч хүний эрхийн үндэсний комиссийн хуулиар хүлээсэн чиг үүрэг учраас болж байгаа үйл явцад хяналт тавих ажил үргэлжилж байна. Бүх үйл явц хүний эрхийн үндэсний комиссд хамаатай. Гэхдээ бүх үйл явц гэдэг нь бол энэ хүний эрх хэрэгчлөөг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө одоо чөлөөг хамгаалах энэ үйл явц Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хэм хэмжээний хүрээнд байна уу гэдэг хүрээнд бол комисс хяналтаа тавьж байгаа. За өмнө нь бол одоо эсрэгцэн гэж ийм жагсаал цуглаан болж байгаа талаар өөрөө ярьж байгаа шиг байна. Тэгэхээр тавьж байгаа шаардлагын эсрэг бас одоо хамт нэг орон зайд өөр хүмүүс бас үзэл бодлоо илэрхийлж байна гэх. Тэгэхээр энэ бол одоо олон улсын болоод Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдсөн одоо үйл явц. Өөрөөр хэлбэл нэг одоо жагсаал цуглааны үзэл илэрхийлж байгаа шаардлагыг эсэргүүцсэн ийм одоо үйл явц бол болох боломжтой. Гэхдээ ганцхан энэ нь бол одоо аль нь үзэл бодлоо илэрхийлж байгаа талуудын аль нь одоо нэгнийхээ эрүүл мэнд амь нас эд хөрөнгөнд тохирлож хүчирхийллийн одоо ийм арга хэрэгсэлгүй тайван илэрхийлж байгаа тохиолдолд бол одоо энэ байжлах хэвээр хэвийн процесс ганцхан энэ дээр бол цагдаагийн байгууллагаас жишээлбэл байнгын хяналт тавьж хэрвээ зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд зохицуулах, зөрчил мөргөлдөөн гарах одоо ийм шинж тэмдгүүдийг бас анхааралтай авч зохицуулах юм үүрэг хүлээж байгаа. Энэ үйл явц болж гэнэ гэдэг дээр хүний эрхийн үндэсний комисс бас хяналт авах хэрэгтэй. Нөгөө талаас энэ зөвхөн бас одоо Сүхбаатар энэ талбай дээр болж байгаа үйл явц биш, зарим орон нутгуудад ч гэсэн одоо хүмүүс цөөн тоогоороо боловч төв талбайдаа ирж энд болж байгаа үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна лээ. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс 21 аймагт орон нутгийн одоо хүний эрхийн ажилтнуудтай комиссийн референтүүд өөр өөрсдийнхөө орон нутагт үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явцын талаар ажиглаж одоо комиссийн гишүүдийг мэдээлэлээр хангаж байгаа. Ер нь өмнөх жагсаалт цуглаанууд дээр ер нь хүний эрхийн зөрчил гарч байсан. Энэ тал дээр нь одоо хүний эрхийн үндэсний комиссаас дүгнэлт гаргаж ирсэн асуудал байд юм болов энэ тал. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс олон нийтийн анхаарлыг татсан жагсаалт цуглаанууд дээр бүгдээрэн дүгнэлт гаргасан. Нүүрсний жагсаал гэж нэрлэдэг за их орондоо сайхан амьдрий гэдэг хамгийн сүүлийн 2 том жишээ байгаа дээ тий. За энэ дээр жагсаалт цуглааны үйл явцад бол дэмжлэг үзүүлэх, жагсагчдыг хамгаалах одоо эрүүл мэндийн талаас нь эсвэл одоо үзэл бодлоо илэрхийлж байгаа нөхцөл байдлын талаас нь хамгаалах арга хэмжээ шаардлага гарах юм бол одоо авахаас ихсүүлээд ер нь жагсаал цуглааны үйл явц ямар болж өнгөрвөө гэдэг дээр бол дүгнэлтээ гаргаж ирсэн. Нийтлэг тохиолддог бас зөрчлүүд байдаг. Ялангуяа энэ бол жагсаал цуглааныг албатан тараахтай холбоотой. Жагсаал цуглааныг албатан тараахтай хүний эрхийн зөрчсөн гэдэг дүгнэлтийг энэ хоёр түрүүний миний нэрлсэн хоёр одоо жагсаал цуглааны аль алин дээр нь бол гаргасан байгаа. Жагсаал цуглаан хүчирхийллийн шинжтэй үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс одоо юу гэдэг хүчирхийллийн арга хэрэгсэл хэрэгжилж бусдын амнаас эрүүл мэндийн хөрөнгөд талцсан тохиолдолд бол энэ дээр албатан одоо таслан зогсоох юм арга хэмжээ авах ийм одоо үндслэл үүснэ. Цагдаагийн байгууллага энэ ажиллагаагаа явуулах одоо үндслэл журмын хуулиар тогтоосон байгаа. Гэхдээ энэ нь бусад тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн үйл явцыг таслах ийм одоо үндслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн яг одоо хүчирхийллийн одоо үйлдэл хийж байгаа хүмүүсийг хязгаарлах тухай асуудал болохоос нийтийг хамарсан ийм одоо үгдийн эрхчлөөг нь хязгаарлах, байцаалт мэдүүлэг авах ийм одоо үйл ажиллагаа явуулах үндслэл үүсэхгүй маа. Гэтэл энэ хоёр тохиолдол дээр бол аль алин дээр нь одоо хоморглон гэдэг юм уу да тухайн Сүхбаатарын талбай эргэн тойронд байсан хүмүүсийг одоо
эрхчлөөг нь хязгаарласан тайлбар мэдээлэл авсан ийм одоо асуудал бол гарсан байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дээр хүний эрхийн зөрчил гэж дүгнсэн. Нэг зүйл бас анзаарэгдэж байгаа. Энэ нь бол одоо үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн үйл явцыг буснуулах шинжтэй ийм арга хэмжээнүүд бол бас явагдаж байгаа шиг байна. Яг одоо юу гэдэг турхирах үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг турхирах аль эсвэл одоо талцал хуваагдлыг үүсгэх ийм зарим нэг зохион байгуулалтын арга хэмжээнүүд явагдаж байгаа. За энийг бол цагдаагийн албан хаагчдаас зохицуулах үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Энэ дээр бол бас одоогийн түвшинд бас хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн ийм дүр зураг бас харагдаж байна. Тэгэхээр одоо энэ Баярбатар гэдэг иргэний тулаар одоо хийсэн хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлт болон жагсаал цуглаантай холбоотой энэ дүгнэлтүүдээр хэзээгээр эцэслэгдэж гарах бол. Тэгэхээр зөрчлийн шийтгэлтэй холбоотой асуудлаар бол энэ дээр харьцангуй одоо баримт цуглуулах ажиллагааны төв багтай учраас цагдаагийн албан хаагчаас аль биесний тайлбар авах, за шүүхийн шийдвэрийг шүүхээс ирүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн цолоо дүн шинжилгээ хийх ийм ажлуудын дараа бол комиссийн дүгнэлтийг хийх боломжтой нь бол харьцангуй одоо даруй хийгдэх боломжтой гэж бодож байна. Нөгөө жагсаал цуглаантай холбоотой асуудал бол энэ үйл явц үргэлжилж байгаа. Одоо зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар бол засгийн газрыг огцортол жагсаал цуглааныхаа үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ одоо үйл явц хизээ яаж өрнөн, за энэ хооронд ямар үйл явц болно, энэтэй хамааралтайгаар бол комиссийн эцсийн дүгнэлтийг танилцуулах боломжтой. Явцын мэдээллийг энэ мэт байдлаар бол одоо хэвлэл мэдээллийн байгууллагт өгөх олон нийтийн мэдээ хэрхийг хангаж ажиллахад бол комисс одоо тааламжтай байх болно.